Дэлхийн мужгийн спортын холбооны Латин мужгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Royal Dance Club-ийн дэргэдэх Royal Dance хамтлаг хос алтан медаль, хос аваргын цом хүртэж эх орондоо ирээд байна. Мөн Star Dance Club-ийн Star Girls хамтлаг өсвөрийн ангилалд орж тэргүүн байр эзэлсэн амжилт үзүүлжээ. За энэ нь Монголын бүжгийн спортын түүхэнд бичигдэх хамгийн дээд амжилт болсон байна. Монгол улсын бүжгийн спортын хөгжилд нэгэн шинэ хуудсыг бичиж эх орныхоо нэрийг гаргасан Royal Dance Star Girls хамтлагийн бүжигчид багш дасгалжуулагчдыг биеийн тамир спортын улсын хороо хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Португал улсад зохион байгуулагдсан дэлхийн аваргын тэмцээнд 3 багш 20 бүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр 100% өөрсдийн зардлаар оролцож, Итали, Португалийн хүчирхэг багийг ард орхин тэргүүн байр эзэлсэн байна. Дэлхийд даяар одоо бүжгийн спортоор хичээлэг охтуудын тоол нэлээд олон байдаг. Тэгээд тэрэнд бас бүжгийн спортын холбооны зохицуул шин дүрмээ баталж хореограф төрлийг зохион байгуулж эхэлж байгаа юм аа. Тэгээд хореограф төрлөд саяны одоо тэмцээн маань өсвөр залуучууд, насан туршид гэсэн ахмад гэсэн 4 насны ангилалд нийт 48 одоо баг яг энд оролцсон байгаа. За тэгээд одоо манай баг маань бол залуучууд, насан туршид гэдэг 2 насныхны ангилалд бидний үндсэн төрөл бол залуучууднаас тэгээд насан туршидтын ангилалд бас дэвшиж оролцсон байгаа. Бүжгийн спортоор хичээлээ 7 дахь хичээлдээ хичээлж гин. За тэгээд гадаад руу явсан хамгийн анхны тэмцээн байсан. За тэгээд гадаад тэмцээнд орохдоо дэлхийн аваргад оролцсондоо маш их баяртай байгаа. За тэгээд ер нь бүжиглэхээс өмнөх 2 бага хараад ер нь жоохон эргэлзэжсэн. Гэхдээ тэгээд дээр нь гарахыг одоо амжилт үзүүлэхийг хичээндээ гэсэн зорилготой орсон. За тэгээд бүжиглчээд гарч ирээд оноогоо сонсоод ранка харахад нэгээр гарч ирсэн. За тэгэхэд тэр үед бүр ингээд үгээр хэлхийн аргагүй маш баяртай. Тэгээд нулимс цаанаасаа цэлэгнээд ингээд хамтлагийнхныгаа бүгднгийн тэрврээд маш их баяртай байсан. За тэгээд ерөнхийдөө Монголын бүжгийн спортын холбоо үүссэн цагаас хойш амиг орон нутгийн хэмжээнд бол салбар клубүүдийг бол байгуулж ажиллаж байгаа. Үйл ажиллагаа нь бол тогтмолжож явж байна. Тухайн энэ клубээс салаалсан одоо ингээд клубүүд маань үйл ажиллагаанд тогтмолжоод улмаар олон улсын тэмцээн уралдаанд оролцож одоо ингээд амжилтуулт нэгнээсээ одоо гарч байна. Сүүлийн 10 орчим жилд манай улсад бүжгийн спорт төлхөө хөгжиж, бүжгийн олон клубүүд бие даан хөгжих болжээ. Гэвч бүжгийн спорт нь олимпийн тэмцээний төрөлд багтдаггүй тул улсаас ямар нэгэн зардал тусламж байдаг байна. За энэ удаагийн тэмцээнд оролцохдоо бүжигчид 200 орчим сая төгрөгийг хуваасаа гаргасан байна.